Өдрийн за та бүхэндээ Draft Prospects шинэ дугаараа 9 дахь дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаартаа серб гаралтай тоглогч Николо Топичийг танилцуулахаар бэлэн боллоо. За 2005 онд төрсэн одоо 19 настай тоглогч байгаа. 198 см өндөртэй холбон тоглогчийн байрал дээр тоглодог тоглогч байна. Байрал дээр бол нуруулаг холбогчид тооцогдож байгаа. За тэрээр одоо Сербийнхаа Red Star гээд баг тоглодог. Энэ жилөө үзүүлсэн дунджи статистик нь 16 оноо 6 ашигтай дамжуулалт 3 самбар гэсэн статистик үзүүлж байгаа. За түүний аав нь бол Milenko Topic гэж тоглогч, Сербийн бас шишээ баг тоглож байсан. Одоо дасгалжуулагч хийдэг ийм хүн байгаа. За Николо Топичийг драфтын дээгүүр сонгох болно гэсэн хүлээлт байгаа. Түүнийг эхний 5 дотор сонгогдох болов уу гэж аналистууд болон скаутууд үзэж байна. За ерөнхийдөө ур чадварын хувьд бол offensive set тоглогч гэж хэлж болно. Оноо авалт болон дамжуулах ур чадвар маш өндөр. Дээрээс нь залтын техник бас сайтай энэ тоглогч байгаа. За оноогоо ихэвчлэн 2 оноонд тоглолт хийдэг. Самбарлуу дайрах юм уу дундын зайн шидэлт хийдэг. За талбай харах чадвар нь pass vision сайтай. Талбайг өдөртөн зохион байгуулах чадвар сайтай энэ тоглогч байгаа. За дутагдaltaй талд нь түүний 3 онооны шидэлт болоод одоо хамгаалтын ур чадвар нь жоохон дутагдaltaй байгаа. Тэгэхээр лигт холбон тоглогчийн хамгаалт султай бол түүнийгээ давсан одоо тоглооны бүр давуу ур чадвартай байх хэрэгтэй гэсэн ийм шаардлагууд байна. Түүний хувьд биеийн өндөр хангалттай ч гэсэн биеийн хөгжлийн тал дээр дутагдaltaй, хамгаалагчид контактн дээрээс одоо тэнцвэрээ алдах, ухрах гэдэг ч юм ийм үйлдэл харагдаад байгаа. За тийм учраас түүний яг энэ дутагдaltaй талыг илүү сайн хөгжүүлэх багт очих нь өөрт нь бол хэрэгтэй. Одоогоор харьцуулагдж байгаа тоглогчид нь за дамжуулалтын ур чадварыг нь харьцуулахад бол Lamelo Ball-тэй ойролцоо тоглолттой харагдаж байна. Гэхдээ Lamelo Ball арай атлетик, бас 3 онооны шидэлт бас дэжиг байгаа. Оноо авах чадварыг нь бол TJ McConnell-тэй ойролцоо гэж харж байна. Мөн Josh Giddey-тэй адилхан дамжуулалт сайтай, 2 онооны тоглолттой, нуруулаг холбог тоглогч гэдэг. Энэ 3 тоглогчийн зарим тоглолтын арга барил нь төстэй үнэлэгдэж байгаа. Мэдээч хэрэг Lamelo Ball болон Josh Giddey нарын одоо хэмжээнд бол хараахан үнэлэгдэж чадахгүй байгаа. За дээгүүр сонголттой багуудаас аль багт очих вэ гэдэг тал дээр Washington Wizards багийн хувьд бол хамгийн өндөр магадлалтай. Тэдний хувьд бол холбон тоглогч бол хэрэгтэй байгаа. Одоо тоглож байгаа Саксон бөмбөгт нь илүү залуу баг учраас олон минут түүнд бас оногдож болохоор юм боломжтой. За Detroit Pistons бол төдийлөн сонирхгүй баг. Portland Blazers бол сонирхох боломжтой. Тэдний хувьд өнгөрсөн жил холбон тоглогч дээгүүр сонголтоор авсан ч гэсэн хүлээлтэнд сайн хүрэхгүй байгаа учраас Scoot Henderson-тэй давхардуулж авах боломжтой. За Charlotte Hornets бол сонирхахгүй баг. Одоо Trey Mann байна, Lamelo Ball байна, Mitchell байна гэд. За Spurs бол 4 юм уу 5 дээр сонгох боломжтой. За эхний 5 сонгогдно гэвэл энэ 2 багт илүү тохирно гэж бодогдож байна. Spurs болоод Washington Wizards гэдэг багуудад ирэх боломжтой байх нэ. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.